За сайн байцгаана. Ингээд бидний 2 дахь яриа Бадамсэдийн үлций сайхантай үргэлжилж байна. Стокгольмын их сургуулийн судлаач, тийм ээ. Хоёулаа энэ удаа ярих сэдв нь болохоор зэрэг манайханд харж байгаа нийтлэг одоо миний харж байгаагаар тохиолдсон өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлүүд бол одоо Монголд тассан сургуулаас нь найзуудаас нь ээж нь юм уу тий эсвэл аав ээж нь хоёулаа хүүхдээ аваад гадаадд авчираад өөр орчинд оруулаад өөр хэлтэй тэгээ өөрсдөө маш их ажилтай тэгээ явахаар зэрэг хүүхд ингээ баг багаар монгол хэлнээс холддог мартдаг бүр том болсон хойно ярьж чадахгүй болдог юм тохиолдол зөндөө харагдах юм. Тэгээд миний сонсноор энэ болохоор зэрэг ингээд насанд хүрсэн хүмүүст дараа нь сэтгэл зүйд маш том нөлөө олдог гэд энэ сэдвээр ярилцахаар би зөндөө удаан бодож явж байгаад танд авчирч байна. Тэгээд энэ юунд тэгж надад их том сэтгэл төрүүлээд ингээ үлдээсэн бэ гэхээр зэрэг одоо миний ингээд ягаад өдөө хүртэл их хилээ гэд ингээд зүтгээд яваад байгаагийн бас нэг их үсгэн болсон. Намайг нөгөө хөгжмийн дээд сургууль сурж байхад Япон, Солонгос гаралтай оюутнууд байдаг байлаа л да. Тэгээд бид нар болохоор зэрэг ингээд нүдэндээ маш их гунигтай. Тэгээ ярьж исэн юм чи ингээ Монгол төсөөд ирсэн юм байна. Би хагас Аз гэхдээ хилээ мэдгүй. Тэгээд дөнгөж 20 гарч ирээд тэрийг хайж маш том аялалд гардаг. Тэгээд тухайн үед надад ингэ бодогдоо за бас энэ хэцүү том асуудал байд юм гэсэн тийм маш том сэтгэлдүүлтэйгээд өнгөрч исэн. Тэгээд та энэ сэдвээр мэдээж судалгаа, туршлага, мэдээлэл зөндөө байгаах дэлгэрэнгүй яах. За баярлалаа. Би наадах чинь нэг үндснэг 3-4 өнцгөөс ярих байх гэж өргөн болчих магадгүй. Тэгэхээр дахиад аль болохоор аваад яваарай. За юу гэвэл би өөрөө яг над шивэд энэ ер нь нэг талаас нь харахад нийгмийн үзэгдэл ер нь тэгээд нөгөө нэг нийгэмд гарч байгаа өөрчлөлт, шинжилтүүд чинь дандаа сайн муу хоёр талтай үр дүнгуудтэй байдаг штэ. Тэгэхээр 90-ад онд гарсан нэг сайн юм нэгвэл ардчлалтай холбоотой хүний аялахтай эрхчлөөтэй холбоотойгоор бид нар хүмүүс хаанч үр хүүхдүүдийнхээ ч юм өөрийнхөө ирээдүйг өөрийнхөө хүснээр хаанч хийх боломжтой болсон. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор ингээд яваад эх орноосоо яваад өөрөө яваад үр хүүхдүүдээ авч яваад ингээд явахаар гарч ирж байгаа нэг зүйлээ бол эх орноосоо хол байхад өөрийгөө алдахгүй байх, тэр их хилээ мартахгүй байх, их хилээ өвлүүлэх, сэтгэлгээгээ мартахгүй байх, тэр Монгол ухаан тэрийг мартахгүй байх тухай биднэрт мэдлэг, шинжилсэн, судалсан зүйл Монголд маань байхгүй юу? Шинжлэх ухааныхаа үүднээс. Гэтэл энэ саяхан чиний хэлсэнтэй адилхан шинжлэх ухаан өөр бусад улс орны, өөр бусад энэ зүйлсүүд дээр өөр нөхцлүүдийг судалсан байгаа байхгүй юу? Хоос гэлтэй хүмүүс эсвэл уугуул иргэдээр цагаан арснууд очоод өөрчлөх тэр бодлого хөлийг нь салгах, хилээс нь салгах, өөр хэлээр яриулах ингээд өөрсдийнх нь амжиргааны арга хвшлэр нь өөрчлөхөд хүнд юу болдго юм бэ? Тэгээд бидний хэлж байгаа тэр хэл соёл 2-3 хэл соёлын гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд их хэлгүйгээр ингээд их хэлээ яа харахгүй Аз гаралтай байгаад идэг. Тэр Аз соёл, Аз гарал, Аз хэл, Аз сэтгэлгээтэйгээ огт холбоогүй. Гэтэл ээжийн хийж өгсөн хоол, ээжийн хандчихсан хандлага энэ намайг тодорхой хэмжээгээр хэлбэржүүлсэн учраас надад би хичнээн өөр газар өссөн ч гэсэн надад хүн гэдэг юм дээр чинь байгаад байгаа учраас тэр чинь тодорхой зүйл болт. Энийг судалгааныхаа шинжлэх ухаан, сэтгэл зүй, тарих олон талаас нь судалсан Монгол хүнийг Монгол орчин судлаагүй боловч судлаад гаргаад ирсэн зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар заавалжгүй өөрсдөө ингэтлээ алдаж ингээд ийм өнгөнд болмооргүй юм байгаа юм. Юу гэвэл би энийг одоо энэ бэлэн байгаа сурцсан, судалсан хүн төрлөختөн судлаад хүн чинь ийм болдгийм бэ, хүн чинь дутуу байдгийм бэ, насанд хүрсэн хойноо хүмүүс өөрсдийгөө хайгаад эсвэл болж бүтэж байсан бүх амьдралыг орхиод өөрийнхөө цэцгэлүүлж байсан бүх амьдралыг орхиод бүгдийг нь орхиод өөрийгөө хайх эрэлт гардгийм бэ. Эсвэл янз бүрийн зөрчил үүсээд, дотоод зөрчил үүсээд сэтгэл зүйн, сэтгцийн эмгэгт хүртэл хүрэх тэгээ янз бүрийн эмгэгүүд, янз бүрийн сэтгэлийн өвчнөд хүртэл үүсгэх
ийм тохиолдол гарч ирдэг юм байна гэдгийг шинжлэх ухаан тэр янз бүрийн салбаруудаараа судлаад гаргаад ирсэн. Ингээд туршлагууд байж байна. Тэгэхээр эн чинь одоо ингээд чиний анзаарсан ч айгүй гайхалтай юм. Би яагаад 90 оныг дурдваа гэхээр бид нар тэгж гарснаас хойш огт мдэггүй байсан учраас бид нар энийг чинь өөрсдөө дундуур нь гараад яваад тэр нөхдүүдтэй энэ одоо бидний өөрсдийнхөө хийж байгаа алдаануудтай дээр нь Монголд нөгөө нэг боловсролын янз бүрийн өөрчлөлтүүд гарсан шүү дээ. Тэгэл байнга өөрчлөлтүүд гараад тэр нөгөө нэг хүүхдүүд чинь боловсролын янз бүрийн өөрчлөлтөө янз бүрийн зүйлсүүдтэй холбоод нэг Монгол бичгээр бичүүлээл нэг болиулаад кирилл рүүгээ оруулаад ингээл тэр нөгөө сурах явцад гарч байгаа тэр нөгөө нэг оюуны процессуудыг огцон өөрчлөл ийш нэг явуулаад байгаа нөгөө хүүхдүүдэд ялангуяа тэнд сурч байсан тэр хүмүүс доктортой оюуны доктортой процессыг тууштай явуулдаг тэр доктортой байдал байхгүй болцсон байж байгаа байхгүй. Тэгтэл бид нар маань эцэг их болоод тэгээд өөрсдөө нөгөө нэг анзаарахгүйгээр шууд одоо саяхан хэлсэн хүүхдүүдээ насанд хүрсэн хойно нь ийш дэш аваад ирэхээр хүүхэд сэтгэл зүйн хувьд дондоошдог, бие махбодын хувьд дондоошдог. Тэгэхэд өөрсдөд нь маш их олон явж байгаа процесс дээр сэтгэл зүйн маш их олон дарамтууд гарч ирдэг хүүхдүүдэд. Тэгээд хүүхдүүд нөгөө нэг хол очсон гадаадад очичлоо шүү дээ ээж аваасаа тий. Тэгээд гэтэл хүүхдүүд чинь энэ дотор нэг харуулсал, гашуудал, харамсал яваад байгаа нь юу гэвэл эмээгээ, хайртай хүнээ энэ төр тэнд орхицсон. Эсвэл аав ээж нь өөрсдөө би одоо нөгөө гарсан зүйлээс харахад аав ээж нь өөрсдөө хүүхдүүдээ эмээ өвөө дээр нүм ах トゥ дээрээ байлгаж хагаад өөрсдөө боломж бололцоо одоо нэг юм хүүхдээ авах боломж бололцоо болоод аваад ирээд ингээд амьдрах гэхээр хүүхдүүд ээж авдаа ирсэн баяртай байгаа боловч өсөж байсан хүмүүсийг хайртай дуртай хүмүүсийг орхицсон. Тэр нэг бас нэг өөр харамсаж байгаа. Тэр янз бүрийн сэтгэл зүйн яваад байна шүү дээ. Тэгэхээр тэр дотор өөрийгөө олох гээд энэ нийгэмд орох гээд энэ нийгэмд ижилсэх гээд ингээд процесс яваа. Тэгэд өөрийгөө олох гээд хилийн сурна. Зөвхөн хэл сурахгүй шүү дээ. Хилийн сурна. Хажуугаар нь сургуульдаа сурдаг оюуны процессууд яваад байна тий. Тэгээд дээр нь өөрт нь болж байгаа тэр сэтгэл зүйн хүүхдийн тэр зүйлсийг ерөөсөй ойлгохгүй зүйл болон одоо хүүхдүүд өөрсдөө хайрцагладаг. Эхнийх нь тэгэхээр тэр нь би одоо тэр чухалчлаад байгаа нэг би өөрөө тийм хүүхдүүдтэй ажиллаж байсан байхгүй 100 Шведэд 200-300 ажилласан. Эхний хідэн хоногуд бол надад өөрөө би ч ээж надад айгүй хэцүү байсан. Монгол хүн болохоор аав ээжигээ ойлгохгүй хүүхдүүд. Монголоор ярьж байгаа мөртлөө ээж аваа ойлгодгүй. Тэгээд бо don't speak гэдэг тийм ураа хөхтэй. Ээж аав нь тэднийг ойлгодгүй, сургууль нь ойлгодгүй. Тэгээд хэдийгээр хилний бэлтгэл ангид орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд хилний ангид ээж аав чи сургуультай явж байгаа. Монголоор бид нар мэдж байгаа. Ээж аав сургуультай явж байгаа чи баяртай гэдэг. Гэтэл тэд нар чинь харанхуй өнцөг дотор орц хүүхдүүд байдаг байхгүй. Надад айгүй хэцүү байсан тэр хүүхдүүдтэй ажиллахад. Яагаад бид нар огт мэдэхгүйгээр хүүхдүүдээ ийм нөхцөл байдалд оруулсан байдаг юм бэ? Тэгэхэд яагаад бид нар энийг ингээд харанхуй хүүхдүүдээ анзаарахгүй мэдэхгүйсэн юм бэ гэд. Тэгээд бид нар чинь зайжилсан. Юу болов яав яагаад ийм юм болов гэж хүүхдүүд төр чинь 20-30 залуучууд байсан 20-30 нөхцлүүд ярьж байгаа байхгүй юу? За тэгээд тэр дотроосоо юу болсон бэ гэвэл за ийм байх ёстой юм бэ. Бид нар чинь ингээд ийм зүйлс байх ёстой юм байна. Тэгэхээр би одоо хоёр нөхцөл ярих гэдэг. Нэг нь болохоор энэ дээрээс өөрийнхөө дээр ажиллаж байсан туршлага дээрээс үндэслээд ярихад нэг нь болохоор гадаадд төрж өссөн хос хилтэй, хос соёлтой гэр бүл байгаа мөртлөө ухаантай ухамсаргүйгээр нөгөө монгол хэлээс нь холдуулсан өөрсдөө мэдэхгүйгээр монгол хэлгүй нэг хэсэг хүүхдүүд залуучууд гарч ирж байгаа гэсэн. Нөгөө тал нь Монголд төрж өссөн мөртлөө сүүлд одоо чиний хэлж байгаа хоёр янзын нөхцөл байдгийн шилжилтийн насанд буюу эсвэл шилжилтийн наснаас 5-6 таа орж ирж байгаа. Тэгээд ийм хүүхдүүд нөгөө ягаад энд чинь гадаад Монголоос гадаад руу нүүж ирж байгаа мөртлөө аль хэдэн насндаа орж ирснээсээ болоод тэр хүүхдэд болж байгаа хэл сурах процесс, сэтгэл зүйн процесс хоёр өрөө өгддөг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд ийм гурван өөр ингээд нөхцөл ярих гэдэг юм тийм. Тэгэхээр гурван өөр нөхцөл ярих гэж байгаа учраас нийтлэг ярих боловч аль нөхцөлд нь хамааруулж ойлгохыг та бүхэн өөрсдөө авч ойлгоорой гэж бодмоор юм тийм. Тэгэхээр хүүхд яг бага насндаа ороод ирвэл 5-7
доош юм уу 4-5 наснда ороод ирэхээр амархан байдгийг. Яг ихэндээ яригтай боловч тэд нар нөгөө нэг яг нөгөө critical яг жинхэнэ тийм ээ биологийн хувьд шилжилтийн насанд ороогүй байгаа үе нь учраас ээж аав нь ойрхон байгаа гэвэл яг хөө тэгээд нийгэм рүүгөө хурдан орчин. Асуудалгүй хурдан орчин. Хурдан Монголоос холтно гэсэн үг. Тэгээ Монгол сэтгэлгээ, Монгол хоол, Монгол соёл яг тэгвэл тэр хүүхд өөр ялгц энэ бүхэн 5-6 дахь хүүхд байгаа шүү дээ. Эднэр бол Монгол, энэ бол Монголоо гэдэг ингээд яа энэ Монгол энэ бол гадаад. Тэгэхээр би энд дасан зохицож амьдрахын тулд эднэрээсээ тодорхой хэмжээгээр зай авах хэрэгтэй байна гэд зай аваад ингээд явчихдаг. Гэтэл зай авч явсан чигээрээ явсараад насанд хүрэнгүүд одоо чиний саяхан хэлсэн нөхцлүүд байгаа байхгүй. Танихгүй, мэдэхгүй, соёл танихгүй, мэдэхгүй юм. Тэгсэн мөртлөө өөрсдийн тэр нөгөө нэг тэр соёл нь байхгүй ч гэсэн ээжийнх нь хийж байгаа хоол аавных нь өвдөгт нь энэ төр хандж байсан хандлагууд байгаа учраас би хинбэ гэдэг асуултууд өөрийгөө тодорхойлох гэсэн чинь гараад ирнэ. Тэгэнгүүт төөрчин. Тэгэхээр энэ тохиолдол байна. Хоёр дахь тохиолдол нь юу гэвэл тэр сайн нөгөө нэг шилжилтийн насанд орж ирж байгаа хүмүүс үе миний нөгөө нэг ажиллаж байсан хэдэн зуун ажиллаж байсан тэр хүүхд залуучууд байгаа байхгүй юу. Тэд нар чи яг тэр үед одоо нөгөө одоо нийгмийн үзэгдлээр ярих юм бол жинхэнэ олон орнуудын оролцоотой дайм болж ийн гэсэн үг байхгүй тий. Сэтгэл зүйн, биологийн өөрчлөлтүүд, маш олон өөрчлөлтүүд явж байгаа шүү дээ тий. Цаанаасаа тэгээд гинт огцом өөрчлөлтүүд явж байхад нэг газраас нөгөө газар руу орж ирээд хэл сурах процесс би зүгээр дурдчихъя. Хэл сурах процесс нөгөө нэг тархич нь өөрөө юм хөөрхөн шингэн гэж одоо ойлгож болох байхгүй юу? Энэ яг баруун зүүн тарих хуваагдаж байраа олох нь ер нь шилжилтийн насны дараа тодорхой болдог байхгүй юу? Бэлгийн божилтын дараа шилжилтийн нас шүү. Бэлгийн божилтын дараа тодорхой болж эхэлдэг байхгүй юу? Тэр биологийн тийм том өөрчлөлт орж явахад тэр чинь хэл сурах процесс нь баг тусам ухамсаргүйгээр тоглож явахад нь анзаараагүй байхад тэр нь орж ирж байгаа бол шилжилт биологийн биш бэлгийн божилтын дараа ухамсартайгаар сун өөрийгөө одоо бид нар чинь зовж хэл сурах нь шүү дээ. Хүүхдүүд одоо харьцуулж өөрийнхөө мэддэг хэлтэй монгол хэл дээр ингэж байгаа юм бэ. Тэгэхээр энийг ном гэж байгаа, энийг книга, энийг бүк гэж нэрлэх ёстой юм бэ. Хүчээр сурна. Тэр хүчээр оруулж ирэх нь шүү дээ. Үндсэн суурь ном гэдэг хугтхуун нь байгаа боловч гэтэл энд бага наснда сурцсан хүүхдүүд энийг өөрөө ингээд хараад книга ч юм уу бүк ч юм уу төл ном гэдэг тэгээд ингээд болчихж байгаа байхгүй. Гэтэл бидний нэг хэлтэй хүүхдүүд шилжилтийн насн дээр орж ирсэн. Энийг хараад ном гэдэг нэг үгтэй байсан чинь тэрийг өөр хэлбэр рүү орчуулж харьцуул зурна. Тэгэхээр оюуны маш их стресстэй үйлдэл явагдаад тэгээд дээр нь хичээдээ сурна шүү дээ. Энгийн шинжлэх ухаануудаа бас сурна шүү дээ. Тэгэхээр яг тэр үед маш их процесс явагддаг. Тэр үед хамгийн их эцэг эхчүүд юм болохгүй бол сэтгэл зүйчэд хандж явах хэрэгтэй. Яг энэ гаднаас ирж байгаа ийм нөхцөлд энэ хүүхдүүд юу болж байдгийг, ямар юм болж байдгийг бэ гэдгийг энд Европын өрний орнуудад бол яг энэ тал дээр ажилладаг сэтгэл зүйчид байдаг учраас тэднэрт нь явуулах хандах хэрэгтэй тийм. Тэгтэл энэ үед нь бас ингээд хагас өөрсдөө чи сайн хүн болох ёстой, чи оюутан, чи сайн сурах ёстой, би за гисээр хагаад тэр нөгөө нэг өөрийнх нь тэр явж байгаа дотоод процесс дээр нь ажиллаж өгөөгүй байх юм бол оюуныхаа үйл ажиллагааг тэгээд өөрийнхөө тавьсан зорилгондоо хүрэх гэсээр байгаа тэрийг орхигдсон учраас дахиад арай гэж шинжлэх өөрийнхөө зорилготой хүрээд эрдэм сураад доктороо хийчээд гэр бүлтэй болоод явтал үлдсэн байсан тэр тал хүн чинь нэ штэ тэр процесс чинь насанд хүрсэн үлдсэн учраас дахиад чиний ярьсан нөхцөл болчихж байгаа байхгүй юу. За гэтэл ингээд энэ хоёр өөр нөхцөл мөртлөө эндээ ажиллаагүй учраас тэр чинь тэрийг нь дэмжиж бид нар ажиллаж эцэг эхчүүд ажиллаж өгөөгүй учраас тэр хүүхдүүд өөрөө явсараад хідэн настаа тэр гадаадд шилжиж ирсэн тэр нөхдүүдэд тэр сая ондоошиж байгаа нэг нөхдүүд одоо сая хүчин давтагдаж биологийн нөхцөл, сэтгэл зүйн нөхцөлд ингээд тэр болж байгаа би нөгөө нэг нүүх migration тийм сэтгэл зүйн тийм эмгэгүүд үүсчдэг. Тэр эмгэгүүдтэй өвчтөе хүмүүс дахиад явчихж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо ингээд дахиад л тийм уйтгартай эсвэл амьдралын баяр жаргалгүй өөртөө итгэлтэй гэж хэлж байгаа боловч яг өөрийнхөө тавьсан суурь, шинжлэх ухаан юм уу өөрийнхөө хийж байгаа юм дуртай байгаа боловч
хүн гэдэг хувь дээр өөрийнхөө нэг интегрити гэдэг хувь дээр байхгүй учраас асуудал болоод ингээд үүсэж эхэлнэ гэсэн үг тийм. Тэгэхээр 3 дахь нөхцөл нь айгүй тодорхой байгаа хгүй юу? Тэр нөхцөл нь гэвэл ерөөсөө огт өөрийнхөө хэлийг сураагүй, судлаагүй тэгсэн мөртлөө ээж нь муу аав нь Монгол байсан учраас тэр хүүхдүүд чинь хүссэн хүсээгүй гадна талын байдал нь гадаад гэдэг нь ойлгомжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүүхд чинь цагаан арьсны дунд байж байгаа шар толгооднууд дунд байж байгаа хүүхд чинь ганцаараа сонин царайтай шүү. Ганцаараа өөр. Тэгээд эхэндээ анзаарахгүй явж идэг юм байж. Гэхдээ хүүхдийн процесс чинь ижлэхэн штэ. Өөрөө хөөрхөн ийм хар үстэй мөртлөө өөрийгөө Таня Анна гэд нэрлэлсэн өөрийнхөө төсөөлөлд харж байгаа тийм ээ Аннатайгаа адилхан шар үстэй цэнгэр нүдтэйгээ бодоод идэг. Би ер нь нэмэ Мишель гэдэг нэрийг тийм ээ ер нь Анна болох чи тэгвэл би эднэртэй адилхан болох чи гэдэг өөрийнхөө бодоод идэг. Тэг инжилцэх гэдэг нь шүү дээ. Ерөөсө буруу байхгүй. Тэр чи яг л тэгнэ. Тэгээд сүүлдээ нөгөө ид чи яваад би онцлог юм биш шүү дээ гэдгээ мэдээд ингээд явах гэсэн чинь надад зойрон дотор Монголтой холбоотой юу ч байхгүй. Хоосон. Үгч байхгүй, сэтгэлгээний онцлогч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд би өөрийгөө хайхаар байхгүй. Тэгэхээр энэ одоо нөгөө хүүхдүүд ямар хүмүүс болж ирэхийг бол маш их эсвэл дотгошоо, уйтай, гунигтай, эсвэл гадагшаа хаяа илэрхийлэхээр ууртай өөрийгөө эсвэл нөгөө нэг янз бүрийн юмд хамааралтай болж тэр нөхцлөөс зүгтаж хамааралтай болдог тийм нөхцөл байгаа. Тэгэхээр энийг би түрүү нэг юм уйгуул иргэдийн нөхцөлийг хараа гэдэг чинь юу гэвэл уйгуул иргэд дээр дэлхийд судлаад тэгээд уйгуул иргэд ийм юм болж исэн юм. Канадын нөхцөлийг хар Шведэд тэр нөгөө нэг гарч ирсэн бодлого болон соёлын энэ өөрчлөлтүүд тэр самичууд буюу тэрэн дээр юу болсон одоо ингээд хүмүүс тийм ээ ээж аавд нь хүүхдүүд нь 70 80 гарцсан үедээ энэ төр тийм ээ яагаад тэр хойд хэсэгт архитект хамааралтай өвчин ингээд сэтгэл зүйн өвчнүүд өндөр байгаад байгаа юм яагаад амиа хорлох үзэгдэл тийм өндөр байгаад байгаа юм яагаад тэр хүмүүс тийм ээ ууртаа буцаад эцэг хийгээ эсвэл нийгмээ буруутгаад байгаа юм бэ гэдэг зүйл ингээд саяхан хэлсэн асуудал гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бид нар шинжлэх ухааны энэ дэлхий судалсан зүйлсийг буцааж ашиглах хэрэгтэй байхгүй юу? Тийм чинь бидний хувьд шинэ асуудал юм шиг хэрнэ. Ягаад тэгэхээр бид нар чинь 90 он хүртэл чөлөөтэй гарч орж болдгоо байлаа шүү дээ. Тэндээс л хойш ийм асуудал бүр цоо шинээр гарч ирсэн. Тэрнээс биш энэ чинь дэлхий дээр бол зөндөө болцсон. Тийм тэгэхээр хэл зүйн нөгөө нэг хэлний талаасаа хал спрокийг яддаг байхгүй тий. Хэлний хувьд хагас, сэтгэлгээний хувьд хагас, хүнийхээ хувьд хагас болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чин хагас хүмүүс чинь тэгээд өөрийгөө дүүргэх гэж хумсартай болгоод нөгөө өөрийнхөө зорж явсан юмнуудаа хүрчингүүтээ дараа нь тэгээд яваад эхэлдэг байхгүй. Юу тийм кино ч гэсэн мэдээж тэр гэхдээ зүгээр одоо чинь нөгөө интигээс Австрали руу өргөгдөд авсан нэг залуугийн тухай кино гэдэг те та тэрийг мэдэх гинтхэн юмдаа ерөөсө дүүрч чадахгүй болоод бүр ингээл хайгаал тий одоо тийм нөхцөлд хүрсэн за одоо бүр тийм амар экстрим чашаа гэхдээ миний эргэн тойронд байгаа хүмүүсээс тухайн үед нь одоо хүүхдүүд насанд хүрсэн 20 доо ч юм уу тий тухайн үед нь бол танаа хүүхдэд айгүй удаа хилд ороод энэ одоо л мэдчихэж байгаа шүү дээ аргагүй олон хэлээр өсөж байгаа хүүхдүүдэд цаг хугацаа илүү хэрэгтэй байдаг тэгсэн чинь тухайн үед нь болохоор зэрэг танаа хүүхдүүд удаан хилд ороод энэ герман хэлийг сайжрах хэрэгтэй байна тэгэхгүй бол одоо ингээд удахгүй сургуульд орно тий тийм болохоор та нар германаар яар гэл ээж нар нь аав нар нь герман хэлэндээ сайн биш хэрнээ хугархай хэлтэй тэг хүүхдүүдэд өсгөөд нөгөөдөл нь бүр ингээд монгол хэлнээс олдсон тийм хүмүүс та ямар зөвлөгөө өгөх вэ Монгол руу төлөх ёстой юм уу? Энд экспресс курс гэдэг юм уу? Наадах чинь айгүй тийм сонирхолтой комплекс асуулт байна. Би ийм хүмүүст эцэг эхчүүд нь тэр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх үү эсвэл хүүхдүүдэд нь зөвлөгөө өгөх үү гэдэг чинь сонирхолтой байна. Эцэг эхчүүд ажиллаа хийсэн учраас тийм. Тэгвэл эцэг эхчүүд юу хийж болохгүй вэ? Тэгээд хийснээр хүүхдүүд ямар үр дүнд хүрч болох вэ гэдэг бид нар сая жишээгээр тэгээд дэлхийн хүндрэлтний гаргаж ирсэн зүйлсээр ярьчлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд би юу хэлэх вэ гэвэл бас л тэр аль насандаа гаццсан байгаа юм. Аль хэсэг рүү яваад байгаа юм. Тэрийг хайхад байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр нөгөө өөрийнхөө хайж байгаа түүхийн хувьд нэг гайхамшигтай зүйл байна. Бидний ололт амжилт юу гэвэл мэдлэгийг нэг жижигхэн хөрхэн хайрцаг дотор
утсан дотор ингээд хийчихсэн тийм ээ. Бүх зүйлийн мэдлэгийг ингээд олоод авчих боломжтой байна тийм. Тэгтэл тэр чинь зүгээр мэдээлэл, мэдлэг би чамд тийм ээ квант физикийг зааж өгч болно. Чи хүчээр усаар агаад ойлгож болно. Тэгтээ чи тэр квант физиктэй чиний амьдралд тодорхой хэмжээгээр үр нөлөө үзүүлэхгүй болвол чиний хэний хинбэ гэдгийг тэр мэдлэг чамайг нөлөөлөхөд хамаагүй шүү дээ. Гэтэл харамсалтай нь чиний төрж өссөн тэр нөхцөл, төрж өсөж байсан, бойжж байсан тэр үеүүдэд жоохон байхдаа, бага байхдаа чиний гайхширч исэн, чиний гомдож байсан, чиний айж байсан тэр бүх зүйлүүд тархинд үлддэг учраас тэр нөгөө нэг мэдрэмжүүд нь үлддэг учраас тэр нөгөө эртний тархи гэж хэлдэг юм. Тэр тархинд үлддэг учраас тэр чинь зойрон дотроос чамаа хөдөлгөөд идэг байхгүй юу? Хүссэн ч хүсээгүй. Тэгэхээр тэр хэсэг байн хөдөлгдөг учраас эртнээс тэр зойрыг түрүүн хэлсэнтэй дүүрэн байлгах. Тийм тэгэхээр хэрүү тэр залуучууд тийм залуус би хоосон байна, би ийм байна гэвэл бодит ухамсартайгаар тэр хай. Би бол эрт аялалдаагаар гэж хэлэх байхгүй юу? Эрт аялалдаагаар. Тэгээд энэнтэй зүгээр нөгөө Монгол тодтгол гээд байгуулгаа ш нь Монгол identity гэдэг тийм. Тэрэн дээр тэр нөгөө ийм залуучуудад ийм хүмүүст өөрийгөө Монгол гэж тодорхойлж байгаа мөртлөө яг хэлэн ч юм уу янз бүрийн хол байгаа хүмүүст ойртуулж өгөх зүйл маягаар мэдээллүүд нь өгөгдсөн. Янз тийм зорилгоор одоо ажиллагаа шинэхэн байгуулга байхгүй. Гэхдээ тэднэрт ингээд бас энэ тэгтээ тэндээс мэдээллүүд авч болно. Тэр бол зүгээр мэдлэг, мэдээлэл. Тэгтээ тэрийг та өөрийгөө хайж байхад нэмэр болно л доо. Тэгтээ яг өөрийгөө хайх тэр процесс чинь тодорхой байх хэд их алдахгүй тулд хэд их хол явж, удаан явж, зовирлож, зовлон болж PTSD-тэй болохгүй, бүр депресстэй болохгүй тэр нь ингээд яваандаа бүх юм болж иж бодит ертөнцид, бодит нийгэмд бидний хүлээн зөвшөөрдөг амжилт гэдэг юмыг тодорхойлох зүйл бүх юм байсан ч гэсэн чи дутуу байгаа учраас тэр амжилт сүлдээ чамд ямар ч хамаагүй үр хүүхэд, эхнэр нөхөр хинж байсан гэсэн хамаагүй ажил мэргэжил энтрийг орхиод өөрийгөө хайхаас өөр аргагүй болно. Энд хүний ерөөсөө хүн гэдэг амьтны чинь бидний хүн төрөлтний унган бас чанар байхгүй. Тэгэхээр тэр таны аялал онцгой учраас та өөрөө эцэг эхчүүд нь ингээд бид нар мэдэхгүй ухаан сохор байж уучлаарай, бид нар мэдээгүй байж уучлаарай. Гэхдээ ингээд та өнөөдөр энд хүрсэн байгаа бол энэ аяллаа тэр яг мэрэгчлийнх нь сэтгэл зүйчтэй, мэрэгчлийнх нь хүмүүстэй дүүрэн амьдрах боломжтой бололцоотой тийм бололцоотой тэгэхгүй болвол generation-ы тэр Канадын нөхцөлийг хар гэдэг юм тийм. Тэгэхээр тэр би тэр баримтат кинонуудыг өгчнөө тийм. Тэгээд тэр generation алдагдсан нэг generation нэг тийм үе ингээд бүхэл бүтэн амьдралаас нь бичигдсэн юм шиг алга болцсон юм шиг тэр түүхийг бүр алга болгоцсон юм шиг болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр иргэд хэдийгээр тэдний буруу биш нийгмийн засгийн газрын бодлого байсан ч гэсэн тэр хүмүүс босч ирээд хүүхдүүдийнхээ хүмүүс уйлж агаад бидний үеийг уучлаарай. Бид нар та нарт өв соёлыг чинь хэлийг чинь өвлүүлж өгөөгүй бидний буруу гэд ингээд ийм тохиолдол гарч байгаа тийм. Тэгэхээр тэр хүүхдүүдийг бид нар та тэр нөхцөлдөө очсон байгаа бол эртхэн хаагаараа эртхэн бол тэгэхээр эцэг эхчүүд тийм ээ битгий чи одоо ингээд хамаг юмаа хаяад юу одоо юу гэдгийг солиороод Монгол руугаа явах гад эсвэл юу дэмий юм болоод байгаа юм. Эсвэл насанд хүрсэн хүүхдүүд 20-оос дээш 19-8-аас дээш гараад ирэхээр гів гинтхэн огцсон айгүй амбицтай мундаг байжснаа бүх юмаа хаяад янз бүрийн хамааралд орох энэ төр зүг. Тийм надад нэг тийм тохиолдол гарч ирсэн. Нилээн том бихтэй гартаа би барьсан Аз залуу намайг дүүтэйгээ хоёул юм яриад инээлдэ явжсэн ч өөдөөс гүйж гарч ирээд тэгэхээр тухайн үед бас л нөгөө нэг survive юм бодогдсон шүү дээ. Энэ хүчтэй шилээрээ зөгчих үедээ жоохон юм бодоод яасан чинь германаар асуугаад та хоёр ямар хэлээр яриад байгаа юм гэж ингээл амар эмоцтой. Тэгээ Монгол гэдгсэн чинь наадах чинь бас миний хэл би тэгтээ ярьж чадахгүй гэл ганц хоёр үг хэл гэж хичээгээл тэгтээ тэр хүнд ингээд надаа шууд нөгөө мэдрэгцэн юм юу гэхээр авих өө гашуу харамсал тэгээ би энийг ингээд чадахгүй ингээд юм гацсан байдал харагдсан. Тэгээд одоо бид нар нийгмийн дэлхээс онлайнаар Монгол хүнтэй суусан нөхрөөдөл сууж ин л та. Монгол хэлний хичээл хийж байгаа. Тэд нэр
гэр бүлдээ маш их чухал үр нөлөөтэй болж эхэлж байна. Нөгөө ядахтаа л хоолоо идэж байхдаа монгол хэлээр ярихад ингээд дүлийн юм шиг суудаг гэсэн бол одоо нөгөө хүүхдүүдтэйгээ мэтгэлцээд эхэлж байна те. Ааваа чи тийм үг мэдэх юм уу гэдэг ингээд нь аав нь хариулдаг ч юм уу те. Тэгэл инээлдэл маш их ад жаргалтай. Тэрэн дотор ганц нэг бас яг ийм хүүхдэд холбогдсон байхгүй. Би Монгол гэтээ ерөөсөө сурч байгаагүй мэдэхгүй. Энэ курс дугуйн сумаар байна. Тэгээд дахиад намайг тийм нөгөө бүр мартцсан өчнөө 10 жилийн өмнө болсон юм чи мартцсан байсан юм ингээд дон гэж сэдрийгээ гаргаад ирсэн. Тэгэхээр та бол мэдээж нөгөө багтаа сурсан сайн сурч чадахгүй ч гэсэн хизээж оройтхгүй тий тэрийг засалруулж тэр боломж болж байна гэсэн тий. Ягаад гэвэл өөрөө сэрэлтэй шүү дээ тий. Өөрөө сэрсэн тэр сэрэлт чинь өрөөл хийснээс илүү байдаг учраас өөрөө ухамсартайгаар бүтээлчээр өөртөө хандаж тэгээд өөрөө сэрж байгаа учраас тэрэнд нь дэмжих хэрэгтэй, өөрийнх нь аргаар сурах хэрэгтэй. Би зүгээр энэ дэр нэг зөвлөгөө маягийн болоод өгч байгаа. Үгүй яг энэ асуудал дээр чиний ярьжсэн зүйлс дээр тэр нөгөө хүүхдүүд монгол хэлээ сураад аваасаа янз бүрийн асууж ийн гэж штэ. Энэ их аягүй сайн байгаа. Энэ тэр нөгөө нэг бага насны хүүхдүүд сүүлд 5-6 наснда монгол хэлтэй болох гэдэг хэрчээ штэ тий. Тэгэхээр тэр нөгөө монгол хэлийг нь хэлээр тоглох те энэ монгол хэлийг чинь ингэж хэлдэг те тэр нь одоо ингээд ингэж ойлгвол энэ нь ийм утгатай болно гэдэг тэр утгыг ойлгохын тулд ч юм уу тэр нөгөө хэлний анализ хийгддэг байхгүй юу. Жишээлбэл хүүхдүүд чинь ингээд монгол хэлийг чинь залгуур нь араасаа явж байдаг юм байна. Монгол хэл чинь залгамал хэл юм байна. Тэгэхээр миний энэ сурж байгаа хэл чинь залгамал биш юм байна. Бид нар чинь suffix тийм ээ. Тэгээд энэ ямар нэг юм чинь урдталтай ч юм уу утга нь ингэж байдаг юм байна. Тэгвэл монгол хэл чинь тэгвэл сур гэдэг үгийн язгуур нь юу юм бэ гэдэг яг адилхан. Гэхдээ нөгөө нэг хичээл маягаар биш те тоглоомыг гэдэг хараа сур гэдэг үгийг тийм ээ сур гуйл гэвэл юм болчихж байгаа юм сурах гэвэл юм болчихж байгаа юм сургах гэвэл юм болчихж байгаа юм тэргээд ингээд ягаад ирэхээр хүүхдүүд нөгөө эн чинь бүтээлч сэтгэлгээ болоод явчихж байгаа байхгүй. Гэтэл энэ нь герман хэл дээр яадгийн чи тайлбарлаад өгөөч жишээлбэл чи одоо ээж нь те ээж нь одоо сайн яг хичнээн мэддэг гэсэн ч гэсэн ээж нь сайн мэдхгүй маа энэ герман хэл дээр яадгээр харьцуулж өөрөө тэгээд монголч бас юм байна. Тэр өөрийг бодож үзэж байгаагүй зүйл гарч ирэнгүүт тэр сонирхолтой байдаг байхгүй. Тэгэхээр тэр талаас нь дэмжих тэр чинь айгүй чухал зүйл. Тэгээд тэрийг хэлэх гэсэн. Сайн бүтээлч сэтгэлгээ сайн зөвс тэр тал бас дэмжлэг үзүүлж ах зүйл. Тийм яг үнэ. Тэгээд надад бас нэг санаанд орж ирж байгаа нь HippoCard гэдэг хэл сурдаг апп Монголоос гарсан байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн бас монгол хэлээ сурах хэсэг гаргаж ийлээ. Тэгээ тэр ч гэсэн сайн хөгжөөд ирэх юм бол бид нар бас амьдралдаа тий юун төлөө утас смартфон хаасаагүй байгаа илээ бас ингээ үр дүнтэй өөртөө хэрэгжилж болохоор бас тэр чинь нэг ухамсартай хэрэглэж болох зүйлсүүд байна шүү дээ тий. Тэр хаасаагүй миний харж байгаагаар бол тэр Солонгост байгаа хүүхдүүд байдаг тэр нөгөө үзгээр шуулдаг тий. Тэр чинь ингээд солонгос орн уншаад англиар уншаад монголоор уншаад тэгээд тэр ээж аавтайгаа хамт ингээд үйл ажиллагаагаа ингээд хийгээд ингээд яваад байна гэдэг чинь хүүхдүүдийн нөгөө нэг оюуны үйл ажиллагааг хамт дэмжиж хэл сурах болон хос юм уу 2-3 хэл дээрээ зэрэг бодоод тэгээд тэрийг өөрөө тэр сураад өөрөө учрыг нь олчингуудаа бид нар чинь их тийм шагнал нэр дүр дуртай хүмүүс шүү дээ. Тэгэхээр тархичээ шагнаад байж дээ. Өө чи нэг учрыг олгочлаа сайн байна. Тэгэл дараагийнхаа шагналд ингээл явал шагналын системээр явдаг шүү дээ. Тарих нөхөр чинь. Тэгэхээр тэр шагнал чинь явагдаад байна гэсэн үг байхгүй тий. Тэр хүүхд ч гэсэн тэр шагналж аваад би энэний учрыг олчлаа. Тэгэнгүүт ээж аав дээр ашиглаад тэгэхээр хаа сайгүй Монголд маань янз бүрийн энэ яг бидний өнөөдөр тулгамдж байгаа асуудал болчлоо. Энийг бид нар яаж хандаж болох вэ? Ямар арга хэмжээгээ аваад яаж хийж болох вэ гэд бүхэл төрлийн бүхэл салбарт нь явж байна. Би тэгэхээр их сайн байна. Гэхдээ бид нар жоохон оройтцсон гэвч бууж өгч болохгүй. Тэгээд цаашаа өргөжлүүлээд явах боломжтой гэж бодсон. Яг үнэ тийм. Тэгэхээр өшөө ингээд урамшуулад маш гоё зөвлөгөөнүүд өгсөнд танд баярлалаа. Бас эмзэг сэдв байлаа тийм ээ. Тийм. Тэгээд та бүхэн маань эндээ анхаарч зойроо эрт хин шиг сайн цэвэрлж байгаа. Гэт энэ яриагаа өндөрлөе. Баярлалаа. За баярлалаа.